Би Ivy League-үүдийн сургуулиуд дээр очиж Oxford-ийн архитектурыг дөөрэж хийсэн. Яг нөгөө Harry Potter шиг харагддаг тийм. Би энэ дээр унтах дуртай. Like sleep. Үгүй тэрнээс гадна бас байгаа гэхэд зүн эсэгээр л тавьсан да. Тийм. Уусаа миний аппликейшнд тэр чинь ингээд нэг тийм том identity биш байсан байхгүй. Бид өнөөдөр ингээд Yushikawa-гийн main campus дээр ирсэн байна. Яг одоо бид нэр Regenstein Library-г орцсож байна. Энэ болохоор манай сургуулийн яг main library. Хамгийн том нь тэгээд баг бүх сурагчид энд баг л 24 цаг амьдарч идэг. Тэрний хажууд Mansueto гэдэг бас library байгаа. Тэр нь амар алдартай. Яагаад гэвэл бүх номнууд нь ингээ газар доор байдаг. Тэгээд 90 номын санд чинь ингээ номоо хайж олдсон шүү дээ. Тэрний оронд ингээ скан баркодын скан хийгээд тэнгуү тэр ном нь ингээ доороос гарч ирдэг. Тэгээд би тэнд ажилладаг actually front desk. Хамгийн анхны self-sustained nuclear reaction Yushikawa campus дээр болж исэн. Тэгээд одоо яг тэр Mansueto library-гийн доор болж исэн. Тэгээд тэрэнд зориулсан тийм дурсгалын хөшөө бас байдаг. Яг нэг Oppenheimer дээр гардаг нэг хэсэг 5 секунд л гардаг юм. Chicago явж гин гэснээр нэг юм хөл бөмбөгийн талбайны доогоор ордог. Тэгээ энэ library brutalist architecture-тай жоохон царамуутай гэхдээ бас гоё юм шиг тийм газар байна. Баг ихэнх building-ууд нь тэгээд яг Oxford, Cambridge-аас айгүйх inspiration авч хийчихсэн гэдэг юм лээ. Ер нь midterms болох байгаа болохоор нэлээд завгүй цаг үе болж байгаа. Би энэ дэр ч баг байнга жил хийдэгсэн. Айгүйх нарны гэрэл орж ирдэг. Тэгээ орой ч гэсэн гоё байдаг. Тийм байгаа зү тэр. Нөгөө нэг Divergent гэдэг кино байдаг. Тэрний нэг хэсэг дээр энэ ингээд гардаг, ингээд фильм хийжсэн. Одоо ингээд манайх нэгээсээ эхлээд дээшлэх тусмаа улам чимээгүй болдог. Ер нь бол нэг давхарт ингээд collaborative юм ярьж хичээл хийж болно. Тэгээ дээшээгаа бүр ингээд чимээгүй болно. Би ер нь чимээгүй газар хичээл хийх хэрэгтэй. I think I never checked. Ер нь надад хятад л юмнууд байдаг шүү дээ. Тэгээ шээ book stacks жоохон амар харагддаг. Би statistics болон astrophysics гэдэг хоёр мэргэжлээр сурч байгаа. Би төгсөөд энд одоогийн байдлаар статистикээр дахиад нэг жил мастер хийж байгаа. Тэгээд quant finance руу орох гол байна л та. Ер нь л тэгтээ бид харжлаа. Тэгээ ер нь бол dining hall тоолддог. Тэгтээ эхний 2 жилдээ идэх ёстой заавал. Тэгээ би бол гарцсан. Гэртээ бол хийж чаддаг. Би ер нь off campus амьдардаг. 7. Яагаад гэвэл би Ivy League-үүдийн сургуулиуд дээр очиж хоол идэхэд тэдний хамаагүй дээрээс юмсан. Yale, Princeton энтрэх бол амар гоё юм лээ. Манайх бол яг it's fine, decent. Нэг тийм гоё ш, муухайч. Гэхдээ бас гайгүй. Option ихтэй. Энэ болохоор жишээ нь dining болохгүй юу? Энэ урталтаа хийчих юм. Тэгээд тэр цаашаа dorm-нууд байгаа. Одоо ер нь бид нар campus-ийн north side илүү хойд хэсэгт нь маах нэг 6 дотор байртай. 1-р курс эрэхтэй ер нь хуваарлагдаад ордог. Тэгээд эхний 2 жилдээ заавал тиймд амьдрах хэвээр. Гэхдээ би одоо off campus амьдарч байна. Тэгээд яг найзуудтайгаа амьдрна. Тэгээд дээрэс нь мөнгө хэмнэн. Тэгээд угаасаа байх ёстой. Эхний 2 жил Лежгүй гоё шүү дээ. Би өнгөрсөн яг жилийн өмнө би Австрийн Венад хийсэн. Манай core curriculum заавал түүхий хичээл авах хэрэгтэй байдаг. Тэгээ би хөгжмийн түүхийн хичээл үзсэн. Вена. Гоёс. Core гэдэг нь ер нь бол юм liberal arts education-ыг илүү promote хийх гэсэн. Хүн ямар ч мэрэгчлэр мэрэгчсэн бүх төрлийн зүйлийг мэддэг байх хэрэгтэй гэсэн тийм идеан дээр. Тэгээ Yushikawa-гийн бараг 4 жилийн турш үзэх хичээлийн 3-ны 1 нь core-тойгоо холбоотой байдаг. Тэгээ бид нар ч түүхийн хичээл үзэх хэрэгтэй, нийгмийн хичээл, биологи, ер нь бүх төрлийн хичээл үзэх хэрэгтэй байдаг. Бараг бүх хүн study abroad хийдэг түүхийн хичээлээр яг тухайн улсад нь очиод. За энэ болохоор манай student center байна. Тэгээ ийшээ орж үзцгээе. Энэ дотор ер нь хүмүүс хоол идэн, тэгээд эсвэл study хийн, эсвэл янз янзын кафенууд байгаа, янз янзын ивентүүд болно. Тэгээ энэ дээр гიშгүүл төгсөхгүй гэдэг тийм яриа байдаг. Тийм болохоор би хизээж гიშгэж байгаагүй. Энэ дээр гიშгэж болдгоо. За тэгээ энд нэг юм dining room. Энд дүн тэгээд хоол идэж болно, хичээлж болно. Oxford-ийн архитектурыг дөөрэж хийсэн гэдэг юм лээ. Манай сургуулийн ерөнхийлөгчсөд багш нарын зураглах ба. Тэнд нэг концертын танхим, янз янзын ёслолын үйл ажиллагаа болдог.
Дээшээ кафе, дээшээ бас нэг кафе байгаа. Манайс бол аягүй олон кафетэй. Тий. Or maybe everyone needs caffeine нэг дандаа нойргүй явчихдаг. Хичээлээ гээ. Миний мэдхээр 7-8. Гэтэ ингээд нууц газруудас байдаг юм шиг л. За энд бас ингээд бас зөв сурагчдын чийл хийдэг газрууд нэг. Энд бас 100 хавар манас руулын концерт бас энэ яг энд ингээд тайцж байгаа болдог. Тэгээд энэ бол гоё газар байна. Тэгээ энд ирэх туртай. Тэгээд ер нь би зүгээр стресстэй үедээ ч юм уу зүгээр л гадуур гараад алхах туртай кампус дээрээ. Тийм айгуу гоё байдаг. Би өдрөө болгон хичээлээ байдаг. Хасан бүцэнс хичээлээ байдаг. Гоё тэгтээс хэцүү. Тэгэхээр ингээд passionate юм сурмаар байгаа хүмүүст бол it's the perfect school. Харин жоохон илүү activity engaged байх бол ер нь маас бол юм яах гэж би хэлнэ. Тэгээ илүү fun team бай гэвэл ер нь. Яг энд маш их fun их зүйл байгаа. Гэхдээ at the same time we work super hard. Everyone works super hard. За энэ манай сургуулийн duck pond тэгээ дулаархаар ингээд дотор нь duck явж байдаг. Тэр ясна мөхөө юу? Is that it's a statue. Мөн биш. Oh, no way. I thought it was like a statue. Биш би ямар гоё юм бэ? Тэгээд одоо энэ IV-нүүд нь ингээд яг дулаархаар ингээд ургаад ногоон болоод. Тэгээд намар бүрийн улаан бол. Ivy League гэдэг нь American Athletic Conference East Coast-д байдаг. Тэгээд 8 сургуулиудыг нэрлэдэг. Тэгээд тэр сургуулиуд Америкийн хамгийн эртний сургуулиудын нэг. Тэгээд яг спортоор ингээд D1 Division 1 байдаг болохоор Ivy League гэж нэрлэдэг. Тэгээд маань сургууль Ivy League биш. Тийм Ivy гэдэг чинь тийм ургамал юм яг. Энэ хан дээр ургаж байгаа ургамал. Одоо яг хүмүүсийн хичээл тараад яг айгу завгүй юм busy харагдчих. Тэгээд нэг иймэрхүү л дээ. Одоо яг main quad руу гарч байна. Одоо манай нэг quad гэдэг. Тэгээд quad-ийн төв хэсэг рүү илүү south тал руу гарч байна. За одоо бид нэр quad-ийн голд ирсэн байна. Бидрийг тойроод ер нь academic building-ууд тэгээд энэ тал руугаа илүү humanities building гэдэг, psychology, тэгээ philosophy, English, тэгээд энэ тал руугаа илүү STEM buildings. Тэгээд тэнд mathematics building, тэнд chemistry, Kent тэгээд тэр буланд байгаа жижигхэн хэсэг Jones гэдэг манай statistics department тэнд байдаг. Нэг альтернатив library л орж үзсэн Harper, яг нэг Harry Potter шиг харагддаг. Тэгээд надад бол энэ тал руугаа манай сургууль илүү царайлаг, илүү төсөлнтэй юм шиг санагддаг. Тэгээ саяных жоон тийм STEM area тийм. Ийшээ арай юм гоё тийм. Тэгээ би ер нь би өөрөө STEM-ийн хүн л дээ. Гэхдээ би бас өөрөө тийм humanities subject-тай амар дуртай. Кэсэ өмнө дуртайсэн. Тэгээ тийм болохоор би ер нь New Chicago-г амар сонирхчихсан. Яг core надад амар таалагдсан. Тэгээд би ч philosophy хичээл, түүхий хичээл, social science хичээл гэдэг зөндөө тиймэрхүү хичээлүүд авчихсан. New Chicago яг academic life тэгээ бас Chicago-д амьдрах хоёрыг амар гоё баланс хийж чадах юм шиг санагдсан. Тэгээд миний сурч байгаа мэргэжлүүдээр бас яг Америк болон дэлхийд амар өндөр ранкингд ордог. Тэгээ бас дээрэс нь яг core curriculum-аар айгүй олон төрлийн subject сурч болох юм шиг санагддаг байсан. Тэгээ campus-наас үнэхээр beautiful. Тийм болохоор сонгосон доо. Тэгээ чадж байгаа би барыг 7 хоногт 3-4 удаа downtown ордог. Тэгээ энэ хэсэг юу н хамгийн very pretty. Тэгээ хэрвээ сонсч байвал энэ хонх дуурж байгаа биз. Тэр сүмээс ингээд яг цаг болгон энэ дуу дуурдаг. Одоо маас уулын сүм байгаа. Тэрийг бас хажуугаар нь алхах дуурайд байгаа сте. Actually энэ яг hall дотор айгүй хичээлтэй. Зүгээр л нэг building, school building. Тэгээ би энд айгүй хичээл авчихсан. Ягаад ч. Тэгээ манай гэрээс жоохон хол нэг 25 минут алхах. Тэгээ даваа тал байгаа. Даваа тал гэвэл өөрөө хоолоо зохицуулна. Тэр нас сул талтай. Ягаад гэвэл би маш завгүй байдаг. Гэхдээ мэдээж мөнгө хэмнэн, рентний мөнгө хэмнэн. Тэгээд найзтайгаа хамт амьдарч болно. Тийм house party-нууд зохиож болно. Тэгээ ер нь нэг юм independent байхаар нэг юм work home гэдэг нэг тийм зөв юм баланс үүсдэг юм санагддаг. Тэгэхгүй бол өмнө би дандаа л яг сургууль дээр 24/7 байдаг байсан юм санагддаг. Тэгээд on campus бол гоё л доо. Бид нэр юм house systemтэй доорн болгоно. Тэгээд house-тайгаа нийлээд янз янз юм хийдэг. Үнгүү. Тэгээд тэрийг би айгүйх санаж байгаа. Үнгүү хоол, тэгээд үнгүү downtown орох янз янзын ticket ч юм уу те. Тэгээд энэ дээг library амар нууц газар хийдэг. Би анх ирчээд төөрөд олоогүй. Хаана нэт юм бол гэсэн чи дээр нэт юм л. Маш их reading-тэй эсвэл essay бичих хэрэгтэй бол би энэ дэрх туртай. Яг ингээд vibe нь team санагддаг. Library-гаа сонгодог те. Саяны Minnesota болохоор илүү нэг тийм
problem set ч юм уу эсвэл шалгалтандаа бий. Гэтэ би одоо эндээс хол амьдардаг болохоор нэг их ирэхэ болцсон л таа. Like sleeping here. Айны дуртай кафе. Хамгийн гоё. Дринкүүд нь ч гоё. Тэгээд хичээлээгээ цогцож гоё. Тэгээд энд маань сургуулийн арай тийм артси хүмүүстэй шүү дээ. STEM биш vibes байгаа. Printing үнэтэй олон үнэг байх хэвээр. I don't know, like сургуульд угаасаа маш их tuition төлж байгаа хүмүүс. So it has to be free. Энд бас нэг хүмүүс хамтдаа хичээл хийдэг. Тэгээд янз янзын семинарууд болдог. Би нэгдүгээр курстэй философи хичээл авдаг байхдаа энд ингээд яг энэ өрөөнд орчоод юм discussion дээр айгуу хийдэг байсан. Тийм, айгуух discussion based классуудтай нэг 15 20-ыг нэг өрөөнд сууж байгаад ингээд discuss хийдэг. Actually би яг тиймэрхүү ангиудаар айгуу олон сайн найзтайгаа танилцчихсан. Яг үндэ яг миний мэрэгжил гэхээсээ илүү мэрэгчлээсээ гадуур. Тэгтээ бас хүн болгон маш сайн сурдаг. Авахыг хичээдэг. Тийм болохоор бас өршөлтөөнтэй. Чи хичээлдээ авахын тулд ер нь маш сайн байх хэрэгтэй. Тийм. Сайн түнтэй авах юм хэцүү. Тэгээд маань сургуулиас grade deflation гэдгээр хал. Тэр нь болохоор ер нь аль болох дүнгийн бууруулдаг гэсэн үг. Багш нар. Миний сонсноор Yale, Mail ч юм баг бүх хүн явдаг юм шиг. Harvard энэ. Тэгээд хамгийн хэцүү сургуулиуд тэгэл бас Princeton бас манайхтай адилхан гэдэг алдартай. U Chicago юм гэдгээр алдартай. Carnegie Mellon бас юм гэдгээр алдартай. Гэх мэт. Колумбиас би жоо хэцүү гэж сонсчихсон. Маасуулын rival Northwestern шүү дээ. Яг нэг хотод байдаг болохоор ерөнхийдөө аль нь илүү вэ? Яа, ерөнхийдөө л адилхан юм шиг санагддаг шүү дээ. Яг ингээд спорт за бас спортоор мэдээж Northwestern хамаагүй илүү. Social life-аараа би илүү байх гэж бодсон. Гэтэ академикээр бол манайх илүү. Гэж би бол бодож байна. Гэтээс ямар департмент гэдгээс л хамаарна л та. Манайх ч яг хамгийн strong мэрэгжлүүд гэвэл математик, статистик, физик, STEM талаас аявал тэгээд econ бол бүр хамгийн алдартай. Тэгээд social science бас айгуу сайн. Тэгээд манай graduate school-ээс law school энэ жил ранкаараа 2-т орсон мөлий. Business school нь бас эхнийуд 3-т байдаг дандаа. Actually 4 Монгол магистрийн сурагчтай би танилцсан. Тэрнээс өмнө би хүн таньдаг байсан. Тэгээ миний сонсноор нэгдүгээр курс хүүхэд байгаа юм шиг үлээ. Одоо Chicago гэх гэсэн. Би арай танилцаж амжаагүй. Тэгээ би тэрэттэй ер нь гайг уулздаг. Энэ хэсэг бүр аим гойгаад. Одоо тэгээд кодын яг төгсгөл энэ аахгүй юу? Тэгээд тэр цаашаага хуулийн сургуулиуд байгаа, бас дормнууд байгаа. Маах ч нөө public policy, Harris School of Public Policy гэдэг. Тэр бас айгуу сайн. Тэр бас байгаа. Би бас 1-2 дугаар курстэй тэр аваар амьдардаг байсан. Миний dorm. Одоо econ-ы building руу орж үзье. Миний бодлоор манай сургуулийн хамгийн гоё academic building. Тэгээ манай сургуулийн сурагчтай 20% нь econ-аар сурдаг. Бараг бүгдээрээ econ-аар сурдаг тийм. Тэгээ хүмүүс нэг finance job руу айгуух ордог. Consulting, investment banking, тийм trading тийм айгуух ордог. Би Парист 9 сард нэг хичээл авчихсан. Тэгээд тэр нь болохоор art history-ийн хичээл ингээд 19-р зууны Парисын урлагийн талаар. Тэгээд бид нар бүр ингээд Louvre музейд хичээл ордог. Амар гойсон. Тэр миний авч хамгийн гоё хичээлсэн. Яг та сургууль дээр гэвэл. Сургууль дээр гэвэл. Одоо бодъё л та. Амар хэцүү юм орж ирээд бах юм. Амар хэцүү хичээл. Гэтэ гоё гэв штэ. Бараг astrophysics хичээл хаа. Cosmological physics гэдэг. Тэгээ ер нь би бас research хийдэг тэр нь юуны талаар cosmology гэдэг нь ингээд ертөнцийн үүсэл тэгээ түүх од галактикууд яаж үүсдэг, ертөнц юунаас бүрддэг гэх мэт зүйлсийг судалдаг. Тэгээд тэр хичээл маань хамгийн гой санагддаг. Яаж хүмүүс ингээд тэр их юм ингээд судалсан юм бэ? Сүүлийн 50-60 жилийн дотор маш их progress гарсан. Тэгээд би тэрүүгээр бас research хийдэг. Ер нь манай сургууль айгүй академик сургууль болохоор судалгаа хийх айгүй олон хүмүүс судалгаа хийдэг, айгүй олон хүмүүс төгсчөөд яг industry ажил хийхээс илүү grad school явдаг. Магистр, докторийн зэрэг хамгаалахаар судалгааны ажил хийх ер нь айгүй боломжтой байдаг. Тэгээ айгүй research based university болохоор хүсэх юм бол ер нь хүн боломж олно.
Чикагод айгу том хот. Би барыг л Нью-Йоркийн дараа Америкийн хамгийн том хот гэж боддог. Дотносыг хичээвэл болно. Гэхдээ миний анзаарснаар манай сургууль айгу том болохоор профессорууд илүү магистр докторийнхоо оюутнуудтай илүү дотны эд юм санагддаг. Тэгээ бакалаврын оюутнууд бол зүгээр л нэг юм нэг их тоодгүй юм шиг санагддаг. Чи өөрөө ингээд сайн хичээхгүй л бол. Тэгээ би liberal arts college сурдаг найзуудтайгаа ярихаар ингээд тэд нар болохоор профессоруудтайгаа айгу дотны эд юм лээ. Бараг л найзууд шиг. Тэгээ би бол нэг тийм биш. Гуйгаал олцсон цагт нь уулзаал нэг тиймэрхүү л байдаг. За одоо энэ урд харагдж байгаа icon Saya Hall гэдэг economics юм байлаа. Энэ болохоор Institute of Ancient Cultures гэдэг building. Тэгээд нөгөө нэг Indiana Jones гэдэг character гэдэг шүү дээ. Тэр чинь anthropology чөлөө PhD хийжсэн гэж гардаг байхгүй. So he went to Chicago гэж гард юм л. Яг энд Chicago-д сурч ирсэн гэж гардаг юм л. Тэгээд мас уулт бас тийм түүх anthropology гэсэн хичээлүүдээр бас айгүй алтартай юм л. Religious studies бас classic мэрэгжлүүд ер нь бүгдээрээ сайн. Гэхдээ юм engineering department баг байдгүй. Нэг л байгаа molecular engineering гэж нэг л department. Тэрнээс л mechanical engineer, electrical engineer байхгүй. Тийм ерөөс байхгүй. тэргээр аим. Тийм тэргээрээ явах юм уу? Энэ дотор аягүй гоё музей байд юм шиг байлаа. Байдаг юм шиг байлаа гэж байдаг тийм. Одоогоос нэг нөгөө нэг эртний олдвруудын музей, янз янзын Египт. Энэ музей бол биш. Энд ч аягүй тийм хизээч олдсошгүй юмнууд байгаа. Урлагийн нэг музейд тэндээс түрээс л аваад өрөөнд тавих боломжтой. За ийшээ нэг хальтарч үзцгээе. Энэ нөгөө нэг Нобелийн шагналнуудын музей гэдэг. Манайхан economics-аар бүр дэлхийн ер нь economics-ыг shape хийсэн 5 Нобелийн шагналт байдаг лөө. Нийтдээ 100 гаруй Нобель. Тэгээ нийтдээ 100 гаруй тэгээд хамгийн их Нобелийн шагнал авч ирсэн эхний 3 байдаг. Эхлээд Harvard, тэгээд UC Berkeley, тэгээ манайх байсан баа. Сайн мэдгүй байна. Гэхдээ тиймэрхүү. Болно тийм. Гэхдээ би economics сурдаг болохоор хязгаарч авч байгаа гэл тээ. Нөгөө альтартай хүмүүс л юм шиг. Энд нэг аюу гоё классрум гэдэг тэрийг харуулъя. Starbucks. Нобелийн шагналуудын музей. Гэсэн чинь хаалттай байх шүү. Өнөөдөр яагаад хаацсан бэл? Орой олцсон болохоор хаацсан гэж магадгүй. Энэ хэсэгээс яг юм Harry Potter л байгаа зү. Frat Greek Life гэдэг байхгүй тэр чинь. Greek Life нэг томтой биш. Гэхдээ ер нь томорж байгаа. Тэгээ сургуулиуд энэ Greek Life-ыг дэмждэггүй, ялангуяа топ сургуулиуд. Тийм болохоор нөх олон хүмүүс байдаг юм шиг санагддаг. Нэг 7-8 fratтай хаа. Тэгээ ер нь бол манай сургууль зориулсан сүм. Тэгээд энд танилцсан хүмүүс гэрэлтэй хийж мэдлээ. Тэгээ бид нар бас нэгдүгээр курст оюутан болоод ирэхэд бүгдээрээ яг тэрэн дотор орж байгаа. Ийм үг сонсдог тийм. Яг би одоо бодоход бас economics сурдаг байж дээ гэж бас бодлоо төрж ирсэн. Яагаад тэгэхээр сургууль тийм алдартай маш сайн мейжер тийм. Гэхдээ би өөрөө ямар ч нэг сонирхолтой байсан болохоор сураагүй л дээ. Гэхдээ яг зүгээр ядаж товшиж үздэг байж дээ гэж би бас бодсон. Танах баг манайхаас илүү том санагдсан ш надаа. Тийм үү? Кампус нь мэдгүй ингээд юм уруу муруу айгүй ихтэй зтэй. Дээшээ доошоо юм. Энд ч болохоор яг хавтгаа тэр чигт. Гэтэ бисээ тэр танай тэр кодыг би концертанд очих гэж North West-ын лөө жил болгоо явдаг тийм. Эдний сургууль 4 сард илүү 5 сард хамгийн том юм фестивал Playtime зохиодог байхгүй. Тийм American College-уудын хамгийн том тийм music festival. Шоучин сургууль. Тийм юу шоучин сургууль. Бүр амар ингээ 3 stage энтертэй зөө. Тийм ингээ бүр амар том артистууд гэж тоглодог. арай өөр очиж уулзсан ч байлаа өөр. Сонсоогүй байна. Би зүгээр л сүм. Оройлон гарч болдог. Би одоо төгсгөөсөө өмнө гарч үзсэн. Арай гарч үзээгүй л. Scavenger Hunt. Тийм. Янз янзын клүү өгөөд те. Ийм олоороо, тийм олоороо юм нууц юм код модоор ингээд кампус доон тийм даалгаврууд биелүүлээд өрсөлдөө тийм шагналын төлөө явдаг. Гэтэ би орж байгаагүй л дээ actually. Тэсээ юм байна. Харин орох хэрэгтэй тахтай нэр нь. Багаар орох хэрэгтэй. Тийм багаар орох хэрэгтэй. Тийм хүүхдүүд яг нөгөө коллеж эсэн дээр яг тэрний талаар бичсэн юм байл. Би бас биччихэл байсан. Гэхдээ би одоо л хийгээгүй л яг үнд бол. Нэг нь болохоор why you Chicago гэдэг гэсэн нөгөөт нь болохоор юм сонин prompt сонгож бичдэг эсэтэй. Тэрэн дээр хүүхдүүд аягүй struggle гэдэг юм лээ. Тэгээд үгийн лимит бас байдгүй. So
амар уртан битсэн ч болно. Тэгээд аюу гаж асуултууд асуудаг. Ийм шинэ ийм хэмжээс зохион байгаа, хэмжүүр зохион. Ийм цаг хугацааг ухраавал яах вэ маах вэ гэх юм. Дэш орё. Тэгээд ер нь саунд сайд руу явж болтгоо. Тэрнээс цаашаа 2 3 боломж. Яг хитэн доормод байдаг. Тэгээд тэрнээс би тэнд амьдардаг байсан. Тэгээд бүр тэрнээс цаашаа бол ер нь явж болохгүй. Тэр нь гайгүй сэрэмжтэй байвал тэгэл хаанч гайгүй шүү дээ. Яг үнэндээ тийм үстэй. Мэдгүй хараа ингээд дугаараад идэв шүү дээ. Энэ яг нэг юм тоглоод байгаа юм шиг байна. Уул нь ингээд яг цаг болгонд дуурдаг байхгүй 5 цаг болон 6 цаг болон 7 цаг болно. Энд NBA хийж байгаа нэг монголын байгаа юм л. Энд Америк юм байна. UPenn сурчсан. Оо вау. Одоо 20 эдтэй бүр нэлээд олон жил ажиллаж байсан. Бага тийм бага. Одоо манай монголчууд нэгсэж байгаа. Undergrad л жоохон бага. Тийм баян жаа мөнгөтэй. Тэгээ би яг угаасаа өөр хотууд зөндөө монгол найзтай болохоор тэдэртэйгээ тэгэл уулздаг. Гайгүй л. Гэтээ даунтаунд би айгүй олон найзтай. UIC энтер зэрэг. Тэнд ч айгүй их монголчууд байгаа. Бодлоо winter break, spring break гэж нэг найз дээр офицер жил дуусчихсан юм биш. Тэгж байгаа. Харин тий. Тэгээ сая сүүлийн spring break гэдэг. Сая хараа хаашаа явсан. Марокко явчихсан. Амар сахараад Тий амар гоёсон. Сахараа амар зураг оруулаа. Тэгээ найзтай Марокко явсан. Senior spring. За энэ бас Iron Noise гэдэг бас алдартай building. Энэ дотор манай суудлын кино театр байдаг. Тэгээд хамгийн олон жил student run independent cinema гэдэг doc films гэдэг тийм кино театр байдаг. Тэгээд аюу гой кинод гардаг. Би бас ажилладаг байсан. Гэхдээ одоо ажиллахаа болцсон. Тэгээд нэг бас basement нь манай суудлын pub байдаг тийм. 3 дахь болгоон senior-ууд pub орж ууд. Тэгээ 21 хүрсэн байх хэвээр тий. Нэрэ Байхгүй. Ер нь гайгүй л тэгээд яг үндэ. Чөлөө цагаараа би тэгээд даунтаун ордог. Тэгээд сургууль дээр янз янз activities тэгээд gym хаяад нэг амир ордог. Хоёр gymтэй. Нэг нь яг том gym, нэг нь яг тамирчдын gym. Яг хинч орж болно. Гэтэ хөвчлэн тамирчд ордог. Одоо ингээд quad-ийн хязгаар ирж гээ. Би навд амьдардаг гэсэн. Эхний 2 жил. Тэгээд чи шөнийн 11-т гав ганцаараа эвгүй газар явж явахгүй л бол зүгээр. Яг заримдаа жоохон буутай дээр мэрэн бол тийм Таасаа болов. тийм тэр жоохон хэцүү. Гэтэ тэрийг одоо яаж ч чадах. Тэгээд айгүй их safety measures авдаг л да. Гэтэ ер нь би болоод идэх хаяал харж байна. Бас тийм бага даунтаун шууд явт. Эднэр тэг grad students л та тэг тэргээ хүлээгээд ихэнх grad students ер нь даунтаунд амьдардаг. Би одоо энэ дипломын хаждаг хийж байгаа. Тэгээд амар завг байгаа. Заавал хийх албагүй. Гэхдээ honors-та төгсч ивэл хийдэг. Тэгээд би honors-та төгсөхгүй л хичээж байна. Гэхдээ мэдэхгүй байна. Ямар ч лсэн диплом хамгаалаад ингээ пасс хийж иж аавна тий. Улсыг. Гэтэ ер нь айгуу simple байгаа зү. Саяны ингээд нэг юм квадрат тэгэл тойроод бусад байлгахнууд. Тэгэл тэрийг тойроод доормод нэг. Энд 100 болохоор бас коток биш 100 гинэ өвөл болохоор энд коток тасч. Ер нь Chicago маш салхитай, маш хүүтэн байдаг. Тий хідээч ийм өдөр бол ховор. Маш ховор. Энэ жил үл айгүй хөтөмсөн тий. Тэгээ миний experience-ээс хамгийн хүүтэн өвлөөсөн. Нэг хасах 5-аас 10. Гэтэ гол нь нөгөө амар салхитай. Тэгэхээр амар бүр ингээ амар салхилдаг. Тэгээ нуурын хажууд болохоор нэг жоохон бас жиндүү тий. Мэдгүй би амар нэгцэн юм шиг би санагддаг. Амар их боломжтой. Өөрийгөө тийм өөр янзаар сорж үзэх юм. Яа тэгэхээр би коллежд орохоос өмнө ер нь тэгэл яг мат физиктэй сайн айгуу тийм STEM тал руугаа бусад сонирхлоо нэг хөгжүүлээгүй байсан. Тэгээд энд ирээд би аим олон улсаар аялсан, сургуулийн ачаар. Тэгээд би Парис сар амьдарч ирсэн, Венад 3 сар амьдарч ирсэн, би Токиод 3 сар амьдарч ирсэн. Тэгээд би амар сонирхолтой хичээлүүд үзсэн. Өөрийнхөө мэргэжлээс гадуур тэгээд амар cool research project-нууд дээр би ажилласан. Тэгэхээр ийм боломжууд яг манай сургуулиас өөр газар надад олдохгүй байсан юм шиг санагддаг тийм. Тэгээ надад амар тохирсон сургууль байсан юм шиг надад одоо санагдаж байгаа. Тийм болохоор би дуртай байдаг. Тэгээ Chicago хамгийн гол нь Chicago. Би Chicago-д маш их дуртай. Яагаад ч. Мэдгүй юм хамгийн гоё хот. Бүх юм байгаа. Тэгээд үний жоохон үнэтэй гэхдээ бас зүүн баруун өрийг харьцуулбал илүү гайгүй. Тэгээ яг ингээд карьераа босгоод амьдрыг үйл дээр айгу боломжтой очих санагдав. Чи энэ жоо хийдэг юм уу?
шүү дээ. Чи тэгээ юуг enjoy хийдэг? Ороод ингээд юу яах юм шүү дээ. Нэг л том барилгууд хаашиж авсан. Адилхан юмнууд. Тэгэл гоё хийх юмнууд зөндөө баг шүү дээ. Гэхдээ нарийн юм хийх юм. Үгүй тэрнээс гадна бас байгаа гэх. Би одоо дараа жил даунтаунд амьдрыг гэж бодож байгаа. Тэгээ сургууль руугаа метрогоор ирээд би мерч энтер авч болдсон шүү дээ. Тэгээ би саяхан нөө төгсөлтөөгөө хувцсыг худалдаж авсан. Тэгээ би 6 сарын 6-нд төгсөн. Одоо төгслөө сарын дараа. Одоо энэ дандаа ингээд STEM buildings гэхгүй амар царамтайгаа зүтгэн. Одоо тэр юм цаатлын тэр нэг шоромшигч юм шиг. Life science юм биологи ордог. Тэгээд энэ chemistry lab энэ ингээд тэр чигтэй. Тэгээ тэр нэг юм өндөр юм юунуудтай тэр газар зүүн. Тэгээ физикийн тэрний арталт. Энэ нэг юм л юм байдаг. Энэний арт computer science department байгаас нэх гоё биш. Яг хамгийн гайгүй. Тэгээ энэ дондоо хамгийн гайгүй. Гэтэ миний хичээлүүд аягүй хинтл ордог л таа юм аа. Юуны төрөнд маш academically passionate хүмүүс тохирно гэж би бодож байна. Тэгээд бас тэг яг ингээд өөрийнхөө бүр яг хүссэн юм яг сурах. Бүр гүнзгийрээ сурах боломжтой. Тэгээд дээрэс нь олон янзын сонирхолтой яг өөрийнхөө яг юунд дуртайг мэдэхгүй байгаа ч юм. Тийм хүмүүс зүгээрэж магадгүй. Тэгээд бас ер нь тийм debate дуртай, discussion дуртай тийм intellectual conversation те хүнтэй яриа өрнүүлэх дуртай, сонирхолтой яриа өрнүүлэх дуртай. Эсэмсээ бичих дуртай хүмүүст бол ер нь тийм илүү бүтээлч хүмүүс илүү тохиромжтой юм шиг санагддаг. Тэгэхгүй бол тиймэрхүү юмд дургу хүмүүс жоохон хичээд ингээд жоохон хэцүү юм санагддаг. Яг discussion ангууд энэ төрт. Тэгээд зүн эсэгээр л хавсан да. Тэгээд extra curricular бас олон янзын юм хийдэг байсан. Тэгээ ер нь миний яг юу гэвэл би яг нэг юмдаа амар сайн байсан. Тэгээд тэрнээс гадуур бас өөр сонирхолтой тэрийг ингээд actively pursue ингээд тэрний хадлаа ингээд итгэвтэйгээр зүтгэдэг гэсэн team narrative, team түүх үүсгэж би аппликейшн авуулсан. Гэтэ би үнэхээр өөрийгөө орно гэж би бодож байгаагүй л дээ. Тэгсэн чинь л орсон нэг өдөр тийм. Бас Аз ясан л гэж бодсон чинь. За энэ л болохоор физикийн барилга. Тэгээд тэр артлын шилэн болохоор инженеринг. Тэгээд тэрний дээр 5 давхарт нь манай астрофизикийн департамент байлаа. Тэгсэн бохгүй. Надаа ингээ хин ч ингээ чи ямар суур энэ гэж хэлээгүү. Тэгэл ингээл нэр ирээл бүх юмыг discover хийж байгаа юм. Тэгэхээр би ингээд мэрэгжлээс NASA-аас зөндөө салсан анх физик сураад дараа нь астрофизик болоод дараа нь computer science болоод тэгээ хамгийн сүүлд нь statistics. Тэгээ би их сэтгэл хангалуун байгаа. Яг хамгийн дуртай юм араас сурсан. Яг мэдээж хүмүүс зөвлөгөө өгөн. Гэхдээ ер нь найзууд дээд ангийнхнаас асуух нь зөв юм шиг санагддаг. Яг чиний замаар алхацсан байгаа хүмүүс ч юм уу те. Гэхдээ би ер нь айгүй research хийсэн коллеж хот туршид тийм. Тэгэхээр хамгийн natural step бол ер нь тэгээ доктор, мастераар явах байгаад байна. Гэхдээ би ер нь жоохон ажиллаж үзье гэж бодчихлаа. Уусаа миний аппликейшнд тэр чинь ингээд нэг тийм том identity биш байсан медаль бол. Тэгвэл би ингээд яг физикээр яг passionate авсан л гэдэг. Гэтэ зөндөө тийм биш. Stanford-д бол стол манайхан бөөн тийм random хүмүүс гэдэг шүү дээ дандаа. Одоо сүүлийн үед ихтэй яадаг болсон юм шүү. Одоо буцаад авдаг болсон юм шүү. Манай дүү сая энэ жил apply даа тэг бахар ирж байгаа. Тэгээ уусаа сайн бэлдээ бөө. Уусаа муу байсан. Би хэлсэн чи муу юм. Одоо gap аваа гэдэг. Тийм байна. Өнөөдөр хамт аясанд баярлалаа. Зүгээрээ ирсэнд баярлалаа. Cut.